Ардчилсан намын хөдөө орон нутгийн гишүүдээс намын удирдлагуудтай хандан шаардлага тавьсан байна. Ардчилсан намын орон нутагт 20 гаруй хороодоос намынхаа бодлогын эсрэг ажилласаар ирсэн хэмээн улсын хурлын гишүүн Батцаандан буруутгаж түүнийг намаасаа хөөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьжээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын өчигдөр хаалттай хуралдлаа. Уг хуралдаанаар далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц сойрхон батлах тухай хуулийн төсөл, далайчдын боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх, амьдрах орчинг сайжруулах, төрийн талбайг хөлөг онгоцон дээр мандуулах тухай, аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц сойрхон батлах тухай хуулийн төслийг сойрхон батлах тухай асуудлыг хэлсэн байна. Ерөнхий сайд Норвын Алтан уяыг 2 жилийн өмнө Баян-Онгор аймгийн засаг дарга жаргал сайхныг батламжлсан захирамжаа саяхан өчнгөө болгосон. Тэгвэл ерөнхий сайдын захирамжааг хүндэтгэж Баян-Онгор аймгийн засаг дарга жаргал сайхан үүрэгт ажиллаа. Өөрийн орлогч Ганбаяр төлөөлж өгсөн байна. Ардчилсан намын дарга Алтан уяыг Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёр нар энэ сарын 18-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харин тус гэрээний нууц хавсралт гэх дөрвөн заал бүхий зүйл цахим ертөнцөөр тарж олонний бухимдуулууд байсан юм а. Тэгвэл тус гэрээний хавсралт гэх зүйлийг хуурамчаар үйлдсэн болохыг тагнуулын ерөнхий газраас шалгаж тогтоосон байна. Тодорхойлбол Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн албаны дарга Дэмбэрэл нь өөрсдийн ажилчдад үүрэг өгч мөн өөрөө оролцож хуурамчаар үйлснэ нь баримтаар нотолжээ. Замын үүдийн авто замын шалган нэвтрүүлэх бомтын хяналтын байгууллагууд ирээн замын үд чиглэл шалгалт хийж УАЗ 469 маркийн 3 машинд их хэмжээний имтэр ачиж явсныг илрүүлжээ. Мөн замын үд ирээн чиглэл зорчин явсан манай улсын иргэн иш Ч нар нь 32 кг оюу чулууг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор нууцсаар ачиж явсныг хурааж холбогдох байгууллагуудад шилжүүлсэн байна.